Нүүбийн стандартад тэнцсэн тэзүү байхгүй. Тийм үү? Тэгэхээр одоо сая нөгөө амар сайхан сайтын зөвлөхөд та одоо тэр тэзүү мэзүү Монголд хийн гэж мөнгө төгрөг битээр. Монголд зөвхөн тэзүүгийн бизнес явагддаг байхгүй юу? Хэтгэл компанид. Тэрийг бид нар өнөөдөр боловсруулж авчаад нүүбийн стандартад тэнцэхгүй бол бид нар COP17 дээрээс хөрөнгө оруулалт яаж босох юм? Босохгүй үстэй. Одоо та бол тэзүүний мөнгө босох гэж шүү дээ. Энд ярьж гэн тийм үү? Тэрийг очиж танилцуулаад дэмжлэг хүлээх гэж байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энд нэгмөр асуудлаа зэгцэлж авахгүй бол хідэн говийн гишүүдийг салбайдлаа асуухаар нь тэзүү байгаа танаа өнгийг татах гэж байна, орхиныг татах гэж байна гэд хідэн хөдөөний гишүүдгээ хуураад идэм үү яа тий. Одоо энийгээ болмоор нэг жил бид нар яг хууртж байгаа байхгүй юу? Тэгэхээр COP17 руу анхаарлаа хандуулаад тэнд ямар бодлоготой орхоо сайн томьёолоод явахгүй бол наана нь элдв. За Батбаяр зэд микрофон. За би нэмж тодруулъя. Яг өнөөдөр олон улсын стандарт шаардлага хангагдсан тэзүү байгаа юу гэвэл байхгүй. COP17 гэж манайхан их удаа ярьсан. Тэгтээ бодит байдал дээр ажил бол маш муу хийгдсэн. Маш муу хийгдсэн. Сая хятад руу зөвлөлтийн форум болон нүүбийн ассамблеад явсан бол нэлээдгүй өрөнгө мөнгө босгох асуудлууд шийдэгдэх байсан. Засгийн газар их хурал төсөв өргөн барьж байгаатай холбоотойгоор гадаад явах томилтыг зогсоогоод тэгээд яг сая зүгээр зарим зүйлийг ярьж болж байгаа үгүйг мэдэхгүй байна. Гэхдээ зөвлөлтийн форумд манай яамны газрын дарга нар очиод бол бэлэн 4 сая бэлэн бус буюу тоног төхөөрөмжөнд 14 сая долларын амлалт авчихсан. Гэхдээ танаа сайд иржээж энийг шийднэ гэдэг байдалд нүүбийн ассамблеад бас тиймэрхүү зүйлүүд байсан. Тодорхой дэлхийн хэмжээний тэзүүг боловсруулах тухай яригдаад эхэлчихсэн. Тэгээд за энэ минутанд тусчлаа. За Батбаяр гишүүн гүцээж ярилээ. Тэгэхээр байгаль орчин хүмүүсд байж байгаа байнгын ороо хуралдж байгаа дээр, говийн гишүүд байгаа дээр, бусад энэ анхаарал тавьж байгаа хүмүүс байгаа дээр та бүхнийг би зарим зүйлийг дэмжиж өгөөсэй гэж хүсэж байна. Нэгдүгээр COP-оос одоо Монгол улс ухрах аргагүй улс. Энийг тодорхой болгоод энэ төсвийг дэмжижгээ. Хоёрдугаарт нь энэ байгаль орчин уур амьсгалын сайд COP17-г зохион байгуулах үндэсний орооны даргын хувьд энэ чинь бий болохыг болцсон биш. Угаасаа бүх COP-уудын байгаль орчны сайд нар болдог. Энэ гадагшаа явах хэрэгчлөөгийн нөгөө энд төрсөн үйлдэж байна гэдгээр орогдоод байгаа. Тэгэхээр тэрийг нь жаахан тэмнээд өгвөл татвар төлөгчдийн мөнгнөөс 10 дахин давсан хөрөнгө оруулалт хандив болоод ирэхээр энэ төсөвд сууж байгаа мөнгө буцаад төсөвдөө орчих байхгүй. Өнөөдөр нэг ад үзэж хараад байх хэрэггүй. Гуравдугаарт нь энэ COP17 дээр бид нар бүх шатанда анхаарах хэрэгтэй. Энийг нэг ямар нэг улс төр юм уу ямар нэг зүйл болгож болохгүй нээлттэй зарчимтай ил тод байх нь төлөвлөж чухал. Мөнхөс гишүүд тодруулъя. 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Монгол улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг улсын хурлаар эцэслэн баталсан. Энэ бол хэрэгжих ёстой. За тухайн үед засгийн газар огцорцсон дараагийн засгийн газар байгуулах гад санал ширээгээ булаацалдаад нэг ч сайд танхимд байгаагүй. Бүр ёртой юм шиг хэлжсэн. За тэн дээр говийг усжуулах төслийн нэгж 13.5 тэрбум төгрөг тусгагдсан байхгүй юу? Одоо нэг ч төгрөг байхгүй. Тэгэхээр өнөөдөр Монгол улс уснаасаа мөнгө хармалж байгаа. Цүлжилтийн эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын баг хурлыг зохион байгуулж байгаа хэрнээ цүлжилттөө мөнгө хармалж байгаа. Дээрэс нь одоо энэ COP17-г зохион байгуулах ажлыг явуулъя гэсэн сайдыгаа ийш нь тийш нь явуулахгүй. Ингээд барьцсан байжээч бид нар COP17 дээрээс ямар юмных нь мөнгө босох вэ дээ. Тэгэхээр энэ дээр үнэхээр санаа зовж байна. Одоо бид нар нэг мөрөдө тоглож байгаа хүн шиг за COP17-ыг болчихвол нэг хэдэн төгрөгтэй болох юм да гэж сууж байгаа байхгүй юу? За